Google Family Link-ийг тохируулах заавартай танилццгаая. Холбох хэсгийг тайлбарлах гэж байгаа тул энэ хэсгийг хийчихсэн бол дараагийн хэсэг рүү шилжээрэй. Таны харж байгаачлан энд хоёр төхөөрөмж байна. Зүүн талд асран хамгаалагчийн утас, баруун талд бидний хянах гэж буй хүүхдийн утас. Эхлээд хүүхдийнхээ утасны settings зэс рүү ороод Google App-ыг доош гүйлгэж олоорой. Дараа нь All Service дээр дарж дахин Parental Controls хэсгийг олдлоо доош гүйлээд сонгоно. Энд та хянахыг хүсч буй хаягаа сонгох хэрэгтэй. Хүүхдийн утаснаас олон хаяг сонгох боломжгүйг анхаарна уу? Хэрэв энэ хаягийг сонгвол бусад хаягууд нь гарна. Тиймээс хянах хаягаа сонгоод Next очийг дараарай. Уг хэсэгт асран хамгаалагчийнхаа имэйл хаягийг бичнэ. Бичсэн имэйлээр асран хамгаалагчийн утсаар хүүхдийн хаягийг хянахад ашиглах болно. Зааврыг уншиж танигдсны дараа хамгийн доод хэсэгт хүүхдийнхээ хаягийн нууц үгийг оруулаад Allow дээр дарна. Үүний дараа Next товч дээр дарснаар хүүхдийн утаснаас тохируулах бүхэн дуусаж байгаа юм. Харин одоо асран хамгаалагчийн утсанд Google Family Link App-ыг татна. App руугаа ороод Parents Email ID гэснийг сонгон хүүхдийнхээ утсанд бүртгүүлсэнтэй ижил email хаягийг оруулна. Continue товч дээр дарснаар хүүхдийнхээ утсыг хянах боломжтой боллоо. Энд дэлгэцийн хязгаар тавих, утсыг нь түгжих зэрэг тохиргоонууд багтана. Ямар хяналтууд байгааг харуулъя. App дотор 3 үндсэн хуудас байна. Энд төхөөрөмж түгжээтэй эсвэл түгжээгүй байгааг харж болно. Дээр нь дэлгэцийн ашиглалтын хугацаа харагдана. Хэрэв та дэлгэцийн хугацаанд хязгаар тогтоохыг хүсвэл Time Limits дээр дарна. Энд хоёр сонголт байна. Та өдөр тутмын хязгаар тогтоож болно. Энэ нь хүүхэд утсаа ашиглаж болох нийт хугацаа. Хоёр дахь сонголт нь аппын хязгаар. Энэ нь хүүхэд тодорхой апт зарцуулах дээд хугацаа юм. Хэрэв зөвхөн өнөөдөр хязгаар тогтоохыг хүсвэл тэдээ дээр дарна. Дараа нь энэ сонголтыг идэвхжүүлнэ. Одоогийн хугацааг тохируулж болно. Дараа нь дана дээр дарна. Мөн 7 хоногийн хуваар тогтоох боломжтой. Хэрэв та энэ сонголтыг дарвал энд өдөр бүр өөр хугацаа тохируулж болно. Энэ нь 7 хоног бүр автоматар шинэчлэгдэнэ. Үүний дараа аппын хязгаар байна. Хэрэв та тодорхой апт хязгаар тогтоохыг хүсвэл үүнийг дарна. Энд аппуудын жагсаалт байна. Жишээ нь Instagram-д хязгаар тогтоохыг хүсвэл үүнийг дарна. Дараа нь Set Limit дээр дарна. Дахин хугацааг өөрчлөөд Done дээр дарна. Одоо Instagram-д 30 минутын хязгаар тогтоогдсон байна. Дараагийн зүйл бол Downtime буюу утсыг ашиглаж болохгүй хугацаа тогтоох. Үүнийг тохируулахын тулд Schedules дээр дарна. Эдгээр нь дэлгэцийн хугацаа болон хязгаарын тухай байлаа. Дараагийн зүйл бол тохиргоотой холбоотой. Үүний тулд Controls буюу төв хуудсыг дарна. Энд Google-ийн app бүрт тохиргоо хийх боломжтой. Жишээ нь YouTube дээр дарвал Restricted Mode-ийг идэвхжүүлж болно. Энэ нь насанд хүрээгүй контентийг нуухад туслана. Үүнийг идэвхжүүлэх бол товчийг дарна. Google-ийн бусад апт ч мөн адил тохиргоо хийх боломжтой. Жишээ нь Google Search дээр Save Search идэвхжүүлж ил задгай контентийг шүүх боломжтой. Дараагийн зүйл бол хүүхдийн аккаунтаар нэвтэрсэн төхөөрөмжүүдийг харах. Саянд энэ devices дээр дарвал бүх төхөөрөмж болон хамгийн сүүлд идэвхтэй байсан хугацаа харагдана. Дараагийн сонголт нь байршлын тухай. Хэрэв та хүүхдийн байршлыг харахыг хүсвэл Location Settings дээр дарна. Эхний сонголт болох C үүрч хаялдаа S Location-д идэвхжүүлнэ. Ингэснээр хүүхдийн утасны байршил үргэлж идэвхтэй байна. Хэрэв та яг таг байршлыг харахыг хүсвэл буцаад 3 дахь хуудас болгон Locations руу орно. Энд хүүхдийн төхөөрөмжийн байршлыг харах боломжтой. Энэ бол Google Family Link хэрхэн ажилладаг тухай юм.